Шалгалтын өмнө сандарч гэнэ үү? Тэгвэл чи ганцаараа биш ээ. Өнөөдөр би чамд өндөр шалгалтын оноотой элит сурагчид хэрхэн өөрийгөө тайван байлгаж төлөвлөлөө алддаг талаар хуваалцъя. Асуултуудаа уншаад ч ойлгохгүй, төвлөрч чадахгүй байгаа бол энэ нь шалгалтын сэтгэл зүйтэй холбоотой бөгөөд таны оноог их хэмжээгээр багасгаж байдаг. Тэгвэл элит сурагчид ямар аргууд ашиглаад байна вэ? Зөвлөмж 1. 4-7-8 амьсгалын дасгал. 4 секунд амьсгалаа гүнзгий авч 7 секунд түгжиж 8 секунд удаанаар гаргаарай. Стрессийг болон сэтгэл түгшлийг бууруулдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Зөвлөмж 2. Brain dump method. Шалгалтын эхний минутад чухал томьёо мэдээллийг бичиж үлдээх нь тархины санах хон ачааллыг багасгаж анхаарал төвлөрлийг хадгалахад туслах болно. Эдгээр гаруудыг дараагийн тестээс өмнө туршиж үзээд ялгааг нь олж мэдрээрэй. Бичлэгээ хадгалаад хэрэгтэй найзаа таглаарай.